Самбайцгаана уу. Эрхэм үзэгчдийн амгалан гатгая. Төгөлдөр ТV-с угаас эхлэн явуулдаг онлайн ярилцлагын нэгэн шинэ дугаарыг эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Хойд Америк дахь Монгол соёлын төвийн тэргүүн оюун оролцож сүүлийн үеийн сонин сайхныг манай үзэгчдтэй хуваалцлаа. За сайхан шинэсэн үү? Сайхан аварж гэнэ үү? Ажил төрөл сайн уу? Сайн байна уу? Сайхан аварж чинь сар шин сайхан ажил дажгүй явж байна. За сүүлийн уулзалтаар зослонгийн тухай ярьж байсан тийм ээ. Тий. За хүүхдүүдийн зослон өнгөрсөн жилийн тухайд ямархуу болж өнгөрөв. Ололт амжилт сонин ачин гэрх үү. Өнгөрсөн жил яг хөө бид нэр 6 айлж авна гэсэн. Гэхдээ хүүхдүүд Real ID болгон бусад бичиг баримтууд онгоцоор нисгээс эхлээд одоо эсвэл зарим айлуудын одоо Монгол явах төлөвлөгөөтэй давхцаад бид нар бол 3 ээлж авсан. Тэгээ 3 ээлж маань бол маш амжилттай болсон. Улам мужаас хүүхдүүд ирсэн тэр давтаа одоо ахлах ангийн буюу сениор гэж энэ жил сениор гэж явж байгаа одоо хавар сургуулаа төгсөж байгаа 5 хүүхэд ирж амарсан байгаа. Тэр 5-ынхаа хувьд бол бид нар бол хийх ажлаа хийгээд одоо early decision, early admission дөрвөлөө гаргахад нь хэрэгтэй бүх extra curricular гэж ярьдаг сайн дурын ажлууд болон бусад манайтай хамтарч хийсэн ажлууд дээрэндээ үзүүлээд тэгээд хүүхдүүд маань бол бүгдээрээ сургуулаа одоо дөнгөж зарим сургуулийн авилыг гэж хариу ирээгүй байгаа шүү дээ. Тэгэхэд бол эхний одоо сургуулиудынхаа хариуг авцсан, тэтгэлгүүдээ авцсан, ямар сургуульд орохоо ер нь бол тодорхойлцсон, шийдсэн ийм амжилттай байгаа. Тэгээд тэр дотроо бол ирж тусалсан, сайн дурын ажил хийсэн одоо хүүхдүүдийг хотын болон бусад аяллуудад авч явахад манай мужийн хүүхдүүд биднээс ингээд хуваар гаргаад авчирдаг. За энэ хүүхдүүд маань ч гэсэн ялгаагүй бас ахлахынгийн хүүхдүүд нэлээд хүнсэн. Тэгээд манай мужийнхны хувьд бол Вашингтоны их сургуультай орох нь бол хамгийн том зорилго нь байдаг. University of Washington төв кампус тэгээд Bottle Tacoma гэдэг 2 салбар сургуультай. За төв сургуульд маань бол 4 хүүхэд маань орчлоо. 8-аас үндсэндээ 2 нь одоо Bottle-ийнхаа сургуульд орчлоо. За дахиад 2 хүүхэднийг нь одоо танаа мужийн нэг хүүхэд байгаа. George Washington University 4 жилийн тэтгэлгээр орчлоо. Ерөнхийлөгч байгаа Merit Scholarship авсан. За бас нэг манай энэ хүүхэд маань бол Purdue руу явна гэдэг ингээд шийдсэн. Гэх мэтчлэн ингээд бүгдээрээ ямар зорилго тавьжсэн тэрэндээ бол дөнгөж одоо эхний хариу ирж яхад бол одоо тэрийгээ сонссон, шийдсэн ингээд сэтгэл өндөр. Тэгээд манай мужийн хувьд яасан энэ жил Вашингтоны их сургууль өнөөдөр одоо 3 сарын 14 15-нд хариугаа өгдөг гэсэн бол энэ жил 3 сарын 23-нд decision гарсан. 7-ны оройд тэтгэлгүүдийн хариу ирчихсэн. Тэгэхээр ингээд ер нь бол хүүхдүүд бол шийдвэрүүдээ гаргахад ямар ч байсан мужийнхаа сургуулиудын хувьд бол үндсэндээ бол бүх хариунуудаа авчлаа гэсэн үг. За тэгээд цуслангийн хувьд маань бол бид нэр хөтөлбөрүүд дээр бас нэмэлт хийсэн. За хүүхдүүд маань бас нэг гоё хоолны газар ороод үзчихмээр байна. Эсвэл одоо яг л өсвөр насны тэр дотроо бүр 11 12 дугаар ангийн хүүхдүүд маш их ирж амарсан. За бас нэг 7 8 дугаар ангийн арай жижиг хүүхдүүд ирчихээр бас тэр хэдтэй арай багтаад байдаг бол яг нэг ээлж бол хамгийн сүүлийн ээлж маань бол ялангуяа дандаа 11 12-ийн хүүхдүүд ирж амарсан байгаа. Тэгэхээр тэд нар чинь нэг юм арай тренди юмнууд үзэх сонирхолтой байдаг. За U district буюу Вашингтоны их сургуулийн кампуст байрладаг учраас тэр хавийн хоолны газрууд айтайхан газар орж үзэх эсвэл одоо яадгийн тэрүүгээр ингээд нэг шопинг хийгээд явмаар санагддаг ч юм уу. Гэх мэтчлэн ингээд хөтөлбөрт нь бас чөлөө цагуудыг нэлээд гаргаж өгсөн. Мэдээж Amazon, Microsoft үзэх, Boeing-ийн музей үзэх, Space Needle буюу манай энэ өндөр цамхаг дээр гарах гэх мэтчлэн бүх ажлууд бол явдгаараа явсан. Кампус төрүүдээ хийсэн. Дээрээс нэмээд SAT-ийн хичээл болон бусад одоо extra curricular activity-гээ яаж бичих гэх мэтлийн ажлууд бол хүүхэд бүхэн бол яг туслангийнхаа хөтөлбөрийн дагуу хийдгээ хийгээд явсан. Тэгээд очсноосоо хойш
одоо сайн дурын ажлаа үргэлжлүүлээд хийж байгаа 3 хүүхэд, 4 хүүхэд байгаа. За энэ 4 хүүхэд маань сая соёлын амбассадор гэдэг, cultural ambassador гэдэг цол одоо бидний зүгээс энийг бол гаргаж байгаа. Бас тавих шалгуур үзүүлэлтүүдээ нэлээд сайн ярилцаад хийсэн үеүүд энийг бол Чикагод одоо 3 хүүхэд, Виржиниад 2 хүүхэд, нийт бусад мужаас 5 хүүхэд авсан байгаа. Тэгээд энэ дотор дандаа манай цэцлэнгийн амрагч нар үргэлжлүүлээд гэрээсээ цахим хуудас хийх, одоо манай мэдээг бичих, юу гэдгийг номны каталог орчуулах гэх мэтчлэн ингээд зайнаас хийх боломжтой сайн дурын ажлуудаа хүүхдүүд хийгээ явж байгаа. За ямар ч уйсан морд хурдан байна да гэж тийм ээ. За үр дүнтэй сайхан арга хэмжээ болж өнгөрчээ. Нодон жилийн бол цуслан. За энэ жилийн тухайд ямар төлөвлөгөөтэй байна? Зуны туслангийн хувьд шинэ нөхцөлд хэзээ яаж явах вэ? За магадгүй өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн онцлог бас юу байж болохоор байна? Цуслан дээрж байгаа хүмүүсийн хувьд. Яг хөө энэ жил хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэгээ тэрний нэг 4 одоо тоглолт манай энд болох байгаа учраас бид нар бас 6 сар, 7 сард ямар нэг юм төлөвлөхтөө хүмүүсийн онгоцны нислэгийн үн, тэгээд бусад бас ачаалал, нислэг завгүй байх үед одоо хүүхдүүд наашаа цаашаа явж байгаад бас холын нислэгт ганцаараа ирж байгаа учраас ямар нэгэн эрсдэл гарахаас сэргийлээд 7 сарын сүүлээр цуслангаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За 6 сард бөмбөгөөс өмнө нэг ээлж аавна гэж бодож байгаа. Гэхдээ энэ ээлжиндээ бол Вашингтон мужийнхаа хүүхдүүдэд дээрээс нь нэмээд богинохоо хугацаанд хичээл намрангуут нэг 4 өдөр 5 өдөр ирчих боломжтой байгаа. Хүүхдүүдийг бол авъя гэж арай хоногоо цөөхөн бодож байгаа. Тэгээд дараагийн ээлжүүд маань бол 7 сарын сүүлээр 27 оноос нэг ээлж аавна гэж бодож байгаа. 8 сарын 3-наас нэг ээлж аавна. Тэгээ за 10-наас аавна гэсэн ийм 3 төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ даваа гарагт эхлээд даваа гарагт дуустдаг ийм өдрүүд байна. Тэгээд амралтын өдрөөр ээлж солиход биднэрт амарч гисэн нислэгийн үн ер нь амралтын өдрүүдэд тусчдаг шүү дээ. Тэгэхээр аль болох ажлын өдөр нисгий гэсэн юм бодолтой. Тэгээд ер нь туслангийн маань сонирхож байгаа хүмүүс бас байна. Бид нар нөгөө л цалин хөлс авахгүй гэдгээрээ аваагүй сайн дурын ажил маягаар энийг явуулсан. ICT-ийн багш болон бүжгийн багш одоо урлагийн хичээл зааж байгаа зочин багш нартай бол цалингийн өгсөн. Энийг бол яг төсөвтөө оруулаад эцэг эхтэй бүгдийн тайлбарсан бүх баримтуудаа хамт зургийг аваад явуулцдаг. Тэгээд энэ ажил бол явдгаараа яваад хүүхдүүд маань сэтгэлдээ бичээд өгчдөг. Эцэг эхчүүдээс бас групп чат дотроо бүгдээрээ одоо хүүхдэд нь юу таалагдсан таалагдаагүй ч гэдэг юм уу харихаар нэг өдөр сайн унтулж аваад маргааш нь ярихаар дараа жил дахиад явна шүү гэж босч ирдэг. Эсвэл тэр Вашингтоны их сургуульд очиж сурмаар байна гэж босч ирдэг. Тэгэл тэр нь бол хамгийн одоо сайхан бидний хувьд бол айгуу том урамшуулал, урам дэм болдог байгаа. Тэгэхээр бид нар энэ жил 3 ээлж ерөнхийдөө бол 7 сарын сүүлээр авах нь 6 сард нэг ээлж тэмцээнээс өмнө ямарч ийсэн авна. Тэр маань бол өдөр нь арай богино нэ. За мэдээж яаж ч бодсон одоо залуу хүүхдүүдийн цаашдын одоо сургуульд ажил амьдралын суурийг тавьж өгнө гэдэг бол өмнөөс илүү одоо буянтай ажил төдийлөн байхгүй гэсэн ийм бодолтой байна. За тэгвэл танай байгууллагын тухайд Хойд Америк дахь Монгол соёлын төвийн за 2025 оны одоо ажлын ерөнхий дүгнэлт ямар хөө одоо амжилттай болж өнгөрөв. За магадгүй энэ онд ямар ажил төлөвлөж байна? Тийм одоо хоёлаа өнгөрсөн жил ярихад чинь 4 билүү 5 сар байсан баг. Тэгээд бид нэг 2-3 том фестивалд оролцсон. Нэг 20 хэдэн мянган хүнтэй аудишнд одоо Монголынхаа тухай танилцуулсан. Одоо ширээ самбар бүх юм аваад байжсэн гэдээ ярьжсэн та. За тэрнээс хойш зундаа бол бид нар үндсэндээ цусланлуугаа илүү төвлөрдөг. Тэгээд ахлах сургуулийн өнгөрсөн жилийн ахлах сургуулийн төгсөгч нийт нэг 26-7 хүүхэд байсан. Тэр хүүхдүүдтэй бол бид нэг төгсөгчтэй бэлэг дурсгалын зүйл гардуулсан. За туслан маань нэлээд эрт эхэлж гисэн учраас бас өнгөрсөн жилийн төгсөгчд
хүүхдүүдэд зориулж бид нэг graduation тийм эслийн арга хэмжээ бол хийж амжаагүй. Гэхдээ цуглуулж хаана уулзах боломжтой газар нөхч явсаар байгаа. Тэр нь наадмаар их хүүхдүүдтэй тэр төгсөгчдийн бэлгээр дулсан. Наадмаас хойш бас зарим нэгэн хүүхдүүдийнх өгсөн байгаа. За намар нь үндсэндээ бид нэр өнгөрсөн жил нэг л төсөлтөө хийсэн. За тантай ярьснаас хойш тэр төслөө хийгээд тэр маань reimbursement based байсан учраас яг өөрсдийнхөө нөөц бололцоогоор ард нь гараад хүүхдүүд маань нэг education efficiency effectiveness гэдэг нэг тийм одоо 4 өдрийн зочид буудал байрлаад дээрээс нь сургалтаа хийх тийм хөтөлбөрт манай Сиэтлийн хүүхдүүд, Вашингтон мужийн хүүхдүүд хамрагдсан. За энийг амжилтаа дуусгаад одоо Рентон хотын захиргаанаас өгсөн ийм грант байсан учраас тэр 5,000 та багтаагаад хүүхдүүдэд амраагаад хүүхдүүддээ сургалтуудыг оруулаад рентэнд байгаа худалдаа ажилтны танхим болон бусад байгууллагуудаар орж үзэх, танилцах бусад ийм нот профитууд яаж ажилладаг юм бэ? Дээрэс нь mentorship, internship хөтөлбөрүүдийг эхэлсэн байгаа. Тэгээд одоо энэхээ хүрээнд бид нар бизнес клуб одоо октын гэж явж байгаа сүлдээ хүүгүүд маань бид нар ч гэсэн нэмэгдмээр байна гэд одоо Teens Business Club гэдэг нэртэй бизнес клуб байгуулагдсан, подкаст хийгээд явж байгаа. Тэгээд энтерпренерүүд, бизнес хийж байгаа хүмүүс болон одоо энэ дамжлагтай сургуулаа төгсөөд ажиллаж байгаа бусдаа одоо өөрийнхөө түүх туршлагыг ярьж өгөх боломжтой юм хүмүүсийг одоо ураад зочноор ураад хүүхдүүд маань подкастыг явж байгаа. За medical mentorship манаас байгуулагдсан medical хүрээнд ерөнхийдөө манай эндхийн сургуулийн Вашингтоны сургуулийн ангаах одоо computer science бизнесийн сургуулиудын шалгуур маш өндөр байдаг учраас хүүхдүүд маань ороход бас өрсөлдөө ихтэй. Тэгэхээр одоо тэнд байгаа PhD хийж байгаа оюутнууд, Монгол гадаад оюутнууд одоо гадаад жоох ер нь Америк хүн одоо бидний туслаад хүүхдүүдтэй ингээд Zoom хийгээд ярилцаад сургуулийнх нь одоо тэр medical school дээр тавьж байгаа янз бүрийн унших артиклуудыг хүүхдүүдэд явуулах одоо ийм мэдээлэлүүд байна. Энийг уншаарай. Эсвэл зуны ийм одоо дадлгууд байна. Гэх мэтэр ингээд энэ ажил маань бас нэлээд цэгцэрчгсэн явж байгаа. Тэгээд Вашингтоны их сургууль маань өөрөө хажуудаа маш том эмнэлэгтэй UW-Medicine гэдэг тэнд бас зүрхний нэлээд нарийн ус ажиллбар хийдэг эмч Монгол эмч байдаг. За тэр эмч маань хажуудаа observership, fellowship авах боломжтой хүүхдүүдийнхээс резюмег цуглуулчихсан. Одоо энэ тодорхой насны шалгуур өгдөг юм байлээ. Одоо 16-7 хүрчихсэн байх ёстой тэгжээж тэр мэс заслыг үзэх харах тий. Одоо шилний цаанаас одоо харах боломжтой ч гэдэг юм уу. Тэгээ энэ болгонд нас бид нар хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг бэлдээд одоо тэр мэс заслахаараа дараа нь одоо айх үе тэр мэрэгжлийн яг үнэхээр сонирхоод байгаа зүйл мөн байна уу гэдгийг үзүүлэх харуулах ийм зорилготой ажлууд маань явж байгаа. За энэ төслийн бас нэг давуу тал нь coding club маань байгуулагдсан. Одоо бидний вебсайтыг дутуу ажиллаад яваад байгаа. Нэг гол хэсгүүд нь орчихсон. За зарим хэсгүүд маань арай шинжлэгдэж амжаагүй. Энийг бол яг цэвэр хүүхдүүд хийж гин, өөрсдөө хийж гин. Тэгээд энийг манай хүүхэд одоо өөрөө коллежийн 2 дугаар курсын оюутан анх өөрөө эхлүүлсэн учраас тэрийг яаж хийх нь одоо хүүхдүүдтэйгээ заагаад одоо бид нар мета дээр очиж аялал хийсэн байгаа. Энэ coding club-ийн хүүхдүүд сая бас Amazon-ы агуулга үзүүлсэн байгаа. Вебсайтны доторх бүх мэдээнүүдийг яг хэвлэлийн мэдээ байдлаар бичих ажлыг бас хүүхдүүд өөрсдөө хийж байгаа. Энэ бол internship маягаар бид $200 цалин өгөх байдлаар хийгээд хүүхдүүдтэйгээ ажиллаж байгаа. Гэх мэтчлэн энэ ажлуудыг өнгөрсөн жилийн тэр нэг $5,000 төслийн хүрээнд бий болсон бэлдсэн хүүхдүүд маань үндсэндээ бүгд клуб ахлаад эсвэл клубын голцсон болоод явж байгаа. Энэ ажлыг амжилттай дуусгасан. За намар тэгэл одоо төрийн бас байгууллага болохоор ингээд бүх алхам тутамд нэг жижиг мөнгө хэрэг болдог $20-30. За нэг хүүхдэд зөвлөхөд ус ундааг авах гэх мэтчлэн байдаг учраас бидний хувьд өнгөрсөн намар Microsoft дээр хөрөнгө босгох үйлчлэг хийсэн. За энэ ажлыг бас нэлээд сархуу бэлдээд нэлээд амжилттай явуулсан. Нийтдээ нэг $4,600 хандвар боссон. Тэгээд тэр өдөр тэр арга хэмжээнд ирээд оролцож байгаа Монгол руу
одоо кодын чиглэлээр ч юм уу ер нь инженер технологийн чиглэлээр сурах гэж байгаа хүүхдүүдэд зориулсан ил захидал хийсэн. За энэ ил захидлыг хийхэд орж ирээд гар бие оролцож байгаа инженерүүд маань бол тэр сайн дурын цагаа өгөлдөг юм байна лээ. За энэ байгууллагын энэ арга хэмжээнд дээр бид нар одоо энэ хүүхдүүдтэй хамт ийм ажлууд хийсэн хэдэн цаг одоо нэг цаг ч юм уу зориулсан гэвчгээд нэг 30-40 өглөө нэг цаг чинь нийлээд 20-30 цагийн нэг сайн дурын ажил болчдөг. Тэгээд мөнгөн одоо хандив өгсөн тэр нь энэ бас тусгай систем дээр Microsoft одоо манайхыг холбосон тэр том порталуудыг тэр дээрээ ингээд бүртгэгдээд бид нэг 4-5 мянга 4500 гаруй долларын хөрөнгө босгосон байгаа. За хөрөнгө босгохоос гадна тэнд Монголын соёлын өдөр гэж хийсэн учраас Монголын соёлын өдрийнхөө бүх мэдээллүүдийг одоо юу тэр хүн Монголын тухай мэдмээр байгаа гэдэг. Тэнд ч орж ирж байгаа хүмүүсийн ингээд яг манай удирдах зөвлөлийн болон эцэг эхчүүд хүүхдүүд дөхөн бүхэнтэй яриад нэг хүнтэй нэг л хүн яриад байгаа шүү дээ. Бүгдээрээ тэр хүмүүсийг сул ойлгож буудаж болохгүй сонирхолтой анхаарлын татах хэрэгтэй учраас урлагийн тоглолтод бусад бүх юм явж байгаа ч гэсэн хүн ажлынхаа заваар нэг орж ирээл гарч байгаа учраас бид нэр ингээд харахад хүн цөөхөн юм шиг хэрнээсээ өдрийн 2 цагаас оройн 5 цаг хүртэл хийсэн учраас айгүй олон хүн орж гараад яваад байгаа байхгүй. Тэгээ харж байхад ТНК-гийн шинжилгээ өгөхөд одоо 60-70% нь Монголын Төв Азийн тэр хавьяас гаралтай гэж одоо гарсан ч гэдэг юм уу. Эсвэл урдны жил Монголд очиж үзчихсэн ч гэдэг юм уу. Тэгээ Microsoft бас Оросууд маш их байдаг учраас тэр Оросууд орж ирж бас одоо та нар ингээд яг ер нь 90 оноос хойш юу хийгээд ямар болоод яаж өөрчлөгдөж байгаа вэ гэдэг юм ингээ маш их асуултууд орж ирж суудсан. За тэгээ бидний нөгөө бэлдсэн хоол хүнс цагаан идэ бусад бүтээгт одоо идэж уудаг зүйлийн маань бас хамт идэж ууж үзээд тэгээ харуул одоо юу гэдгийг те тэрний бүгдийн яг энтхийнхаа сүү цагаан идэгээр хийчихэж байгаа болохоос яг нөгөө Монголоос ирдэг шиг тийм хурц үнээр амттай биш. Яг энд байгаа хүмүүс бол идэхэд бол тохиромжтой бас нэг арай жоохон бүтцсэн арилгууд дээр шинжилгээгээ гаргачихж байгаа болохоор илүү сонирхолтой ер нь бол таалагдсан. Тэгээд тэр ажлыг бас амжилттай хийсэн байгаа. За тэгээд дээрэс нь одоо энэ жил бас л нэг reimbursement basic нэг 2 төсөлтэй явж байгаа. Залуучуудын одоо арт чиглэлээр тэгээд бид нэр бүжгийн багш аваад нэг флаш моб нэвтрүүлгээд хүүхдүүдтэйгээ хинж бүжиглж чадахгүй хүн байхгүй. Та нар бүгдээрээ ямарчсан энийг нэг өөрсөндөө ингээд хааж утсан хийчих боломжтой одоо биелийн үеийн элементүүдээс хэлбэршүүлсэн байдлаар тэгээд одоо яадгийг нарандаа залбирах одоо тэр янз бүрийн хөдөлгөөнүүд ер нь одоо бидний уламжлалт мал аж ахуй одоо бусад бүхэл амьдралын хөвшилтэй холбоотой одоо элементүүд бүжгийн тусгал болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс яг гол элементүүдийг хүүхдүүдэд заагаад одоо багш нар маань л ажиллаж байгаа. Тэгээд багш нар маань сэлгаагүй л коллеж оюутан бол ахлах сургуулийн хүүхдүүд байгаа. За тэгээд ер нь энэ жил сая бас 15 мянган хүнтэй нөгөө том Азийн цагаан сарын арга хэмжээнд оролцсон. Энэ хүүхдүүд маань өөрсдөө нөгөө заасан хүүхдүүдтэйгээ бүжгэлсэн. За Монголынхаа ширээг бас танилцуулсан. Ширээн дээр маань бол үндсэн сэдэв маань Азийн цагаан сар учраас бид нэр Монголын цагаан сарын тухай Азийн орнууд улаан өнгө аваа яваад хахад бид нар бол одоо манай бэлтгэлийн өнгөч хөх цагаан шүү дээ цагаан сар. Яг тэр өнгөөрөө ялгарах одоо тэр ном гарын авалгаа тавих үндсэн хувцаслалт үндсэн одоо бидний ахуй амьдралтай холбоотой самбаруудаа гаргаж ер нь яг тийм зүгээр нэг хүүхэд ирээдүйн будаад зогсоод байхад анхаарахаас илүү яг самбаруудаараа хүүхдүүдтэй хүмүүст одоо насан турсан ч бай бүх насны хүмүүс гэр бүл ирж байгаа учраас тэднэрт зориулсан илүү материалуудыг бэлдэж утсан байгаа. Хатлах одоо ярилцах самбарууд. За тэгээд энэ үзэсгэлэн бол маш амжилттай болсон. 15 мянган хүн ирсэн. Бүтэн нэг өдөр маш том одоо convention center-ээс илүү том тийм байранд бол яг орж байгаа үнэ тоолоод хийчдэг юм зохион байгуулалтаа 28 дахь удаага хийж байгаа. Тэгэхээр энд бол амжилттай оролцсон. За танай байгууллага бол ашгийн бус төрийн бус байгууллага. За ер нь Америкийн нэгдсэн улсад төрийн бус байгууллага авч явах энэ чиглэлд ямар одоо хүндрэл гардаг вэ, тийм ээ?
тулгарч байгаа бэрхшээл. За магадгүй одоо энэ жилийн тухай төлөвлөж байгаа Америкийн бусад мужуудад бас цөөнгүй төрийн бас байгууллагууд байгуулагдаж байна. Тэдгээр хүмүүсээ уриалаад бас нэгдэж ажиллая гэсэн ийм одоо оролцох боломжтой арга хэмжээ төлөвлөж байна уу? Яг хөө бид нар ер нь өнгөрсөн жилээс эхлээл нэг тийм not profit summit гэж гэж ер нь бол нэлээд боддог. За хүмүүстэй бол ярьдаг. За гол одоо зовлон жаргалаа яри, бас нэг тийм нэгдсэн 900 кодекс ч юм уу те юмаа барий. За сургалтын төвүүд байлаа гэхэд төлбөр аавна, дээрэс нь хандиуд аавна, дээрэс нь тэтгэлгүүд ирж байгаа. За тэрийгээ бид нэр яаж олон нийтийн итгэлэг олж хүмүүстэй яг тэрийг үнэн зөвөөр тайлгнахыг. Үнэхээр тэр хүн 100 цаг ажилласан бол 100 цагийнхаа одоо оролцоо өөрийнхөө одоо гэр бүлдээ зориулах цаг одоо юу гэдгийг тэрнээсээ гаргачихсан цагаа тэгвэл тэр хүн бодит үр дүнгээ гаргаад за энэ би ажилтсан байна энэ цалинг тэгвэл би авах юм уу үгүй юм уу гэдгээ өдөр тусмаар ярьдаг юм уу эсвэл сайн дурын ажил гээл нэгэн дотроо гомдоол яваад идэг нөгөөдөл нь энэ хүн одоо яадгийн өстой зөндөө их юм хийгээл одоо зөндөө их хандивч аваад тэтгэлэгч аваад ингээ яваад ийн гэж одоо юм хий хоосон хардлага байгаад идэг юм уу гэдгийг бид нэр цэг тавих болсон л доо. Тэр ер нь тайлан олон нийтдээ бол заавал тавих хэрэгтэй. За бидний хувьд бол Мартин 8 хийлээ $30 тэтгэлэг юу хураамж тикет эцэг одоо ер нь мэдээж Мартин 8 хийж байгаа хэмжээ эмэгтэйчүүдээр нь за тэр хүмүүсээс $30 аваад тэрийг хийгээд дууслаа гэж бодоход дуусгаа тайлангаа тавьдаг. За таны өгсөн мөнгөөр бид нэг ингээ март хийгээд мэдээж энэ бол ашигын бус ажил байгаа мэдээж хасах зардалтай гарна. За асах гарлаа. Гэхдээ бид нар март хийснээрээ юу хочсон гэхээр тэнд одоо энд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэрэгчлэтнүүд одоо health чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг зочин эрдэлтгчээр оруулаад тэр хүмүүс маань одоо internship эхлүүлээ явж байна. Тэр хүмүүс маань medical mentorship эхлүүлээ явж байна. Тэр хүмүүс маань бидний дараагийн хийж байгаа эрүүл амьдрах үндэсч байдаг юм уу ингээд арга хэмжээнд ирээд танилцуулга хийгээд өгч जैन. Тэгэхээр тэр эмэгтэйчүүдийг бид нар л гаргаж ирэх ёстой. Бид нар тэр хүмүүсийнхаа юу хийгээд ямар сайн явааг бид нар эндээ бас гаргаж таниулж яриулах ёстой. Эргээд тэрнийхээ араас тэр хүмүүс маань би ахлах ёсны хүүхдүүдтэй чи ажиллаад өгье. Ямар ч үсэн нэг жил ажиллаад өгье, 2 жил ажиллаад өгье. Миний хувьд ингэж оролцох боломжтой гэж явдаг. За мөн ялгаагүй Microsoft-ийн ивент гэж сая ярьлаа. Тэр чинь бэлтгэхэд бас $1,500 гаруй зардал гарч байгаа юм. Бид ууц банш хийгээл очино. За сүү цагаан эдээ бэлдээл очино. Монголоос ганц нэг гарын бэлэг авчруулна. Тэнд артистаар оролцож байгаа бүх хүүхдүүдтэй багтаа тавь. За бүтэн ингээд оролцоод байж байгаад нь ирээд одоо зөвхөн өөрийнхөө концертыг тоглож явуулж байгаа хүүхдүүд байна. Гэх мэтчлэн эдгээр чинь бас нэг ээжийн тал өдрийн ажилласаа чөлөө авч ин зөөж ирж байгаа хүмүүс маань ажиллаа зохицуулж ин гэх мэтчлэн артист хүүхдүүдтэй бүгдээрэнд нь урамшууллын өгж байгаа юм. Гэх мэтчлэн ингээд нэг тайлан гарч штэ. За тэр тайлангаа бид нар бас ялгаагүй гаргаад биччихдэг. За тэгээ энэ жил гаднаас артист эсвэл одоо нэг мундаг багш одоо цалинжуулж ажиллахаас илүү ахлахангийн хүүхдүүдтэй бид нар бас цалин өгж байгаа. За Монголын нуус товчооны ахаа тэмцээний асуулт бэлтэх хүүхд байна уу? $50 үгүй шүү. Бүгдээрээ яг тэрэнд адилхан оролцоотой ордог. Тэгээ бид нар Монголын нуус товчооны тухай хоёлаа дараагийн хэсэгт нь яри. Энийг бас би бас заавал ярих хэрэгтэй гэж бодож байгаа. За гэх мэтчлэн ингээд бүх ажил маань ардаа тайлантай явдаг. За Рентонгийн хийсэн төслийнхөө тайлан эцэг эхчүүд нь өгчдөг. За бид нэр ийм ажлууд хийгээд ингэж үр дүн төрлөө. За зарим зардлыг эцэг эхчүүд cost share хийж байгаа жишээ нь Болормоо багшийн одоо Даян академийн Болормоо багшийн хичээлийн төлбөрийг эцэг эхчүүд нь өөрсдөө төлнө. За бас нэг хүнээр одоо тэр хүүхдийнхаа зан төлөвийн тестийг хийлгэж тэрнийхээ төлбөрийг төлнө. За бид нар оройн цагаар тэр гольф тоглогчид юм уу ингээд нэг тийм чөлөө цагийн арга хэмжээ байгаа. Тэрийг өөрсдөө төлнө. Яг тэгэхээр манай төсөлд ингийн зардлууд багтаагүй. Бид нэр хүүхдүүдийн нөгөө recreation те amusement юм мөнгнүүдийг энэ төслөөс гаргаж болохгүй ч гэдэг юм. Гэх мэтчлэн ингээд хэлэхэр хүмүүс ойлгодог. За бүх ажил маань тайлантай явдаг.
олон нийтэд тавих тайлангаа бол яг цаг хугацаанд гаргаад явдаг. Тухайн ажилд оролцсон, гар бие оролцсон, ханд өгсөн ямар нэгэн байдлаар тэр одоо эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэгч юм уу мөнгө өгсөн хүмүүст буцаад бүгдээрэнд нь тайлан өчтдөг. За болормоо бишээ болор туяа болон бусад энэ коллежийн чиглэлээр ирсэн багш нарууд ирэхэд мэдээж хүмүүс 60-70-аараа цуглана. Бараг одоо тэнд чинь 6-7 мянган доллар цуглаж ийн гэсэн үг. Тэндээс тэр багшийнхаа одоо цагаа зарцуулаад хийсэн ажлынхын төлбөрийг өгөөд, онгоцныхын зардлыг өгөөд, за тэр дээр нэг идэж уух жижигхэн одоо снак тавьсан бол тэр зардлуудаа хасаад үлдсэн мөнгөнд бид нэр яах вэ гэдгээ бас ярьдаг. За нөгөө багш маань би авах сонирхолгүй байна. Та нар өөрсдийнхөө ажил хэрэглэх гэхээр бид нар ямар нэгэн байдлаар үзэг баал худалдаж авах юм зардалт бол тэр мөнгийг хэрэглэдэггүй. Буцаагаад хүүхдүүдэд одоо $200 тэр дуртай төслөө хийх өөрийнхөө passion project гэж нэрлэдэг байгаа Монгол соёлын чиглэлээр уламжил зан заншлаа одоо танилцуулах төсөл хийхэд тэтгэлэг болгоо өгчдөг. Тэгээ бид нэр ийм төсөлд нийт 33 хүүхдийг дэмжиж $6,600 энэс яг 1,200 энэ гаднаас ирсэн багш болон бусад хүмүүсийг цуглуулад юм хийхэд одоо гарсан мөнгнөөс үлдсэн мөнгийг бол тэр лугаа зарцуулсан байгаа. Тэгээд $5,400 нь бол яг цэвэр манай Сиэтлэн болон бусад ингээ манай ажлыг хараад дэмжиж явж байгаа хүмүүсээс өгсөн $200 жишээ. Та $200 өглөө гэж бодоход тэр чинь нэг хүүхдэд тэтгэл болоод очсон. Мөнгө өгсөн хүний тоо авсан хүүхдүүдийн маань нийт тоо бол яг таараад. За одоо дараагийн хүүхдтэй мөнгө одоо босгох хэрэгтэй болж ингээл нэг хүн рүү уцсна. За тэгээ та манай нэг хүүхдийг дэмжээ. Одоо ингээд нэг юм $200 бахан хандив өгөөч юм маань ингээд буцаад яг хүүхдтэй тэр дүнгээрээ очдөг нээлгэр хүмүүс. Дуртай. Энэний хүчээр бид нэр яаж юм гэхээр Монголынхаа тухай 33 өөр сэдвээр ярих хүүхдийг бэлтжиж байгаа. За famous people гэд нэг хүүхэд самбарынхаа хажуу зогсож идэг. За Монголын нууц тавчаа гэд нэг нь Юан гүрний түүх гэд нэг нь Биби илгээ гэд нэг нь бүх одоо сурлуу бол бид нэр яг энэ жил орох бах бүх байгаа бидний хувь. За гинго нөгөө хүүхдийн морьтэй наадмын морьны тухай. Тэгээ тэр хүүхдүүд маань өөрсдөө бүр өв соёл тээгч нар наадамд барилддаг, аав нь барилддаг, өөрөө барилддаг. Тэгээд энэ Сиэтлийнхаа наадамд ихний одоо дөрөвтөө үлдчихдэг ч байдаг муу шүүгийн дөрөвтөө. За морьны тухай ярьдаг хүүхэд гээд аав нь уяач. Тэгээд 100 болгон Монгол явж морио өгдөг. Тэгтэн 100 болгон явдаг энэ төрсэн ирнээсээ морьныхаа бүх юмыг мэдчихдэг. Гинго гэдэг нь яг юу юм? Яагаад хүүхдүүд гинголдгийг гэдгийг тэр хүүхэд Америкт төрсөн яг тэр сэтгхүүгээрээ энэ төссөн хүүхдүүдтэй яриад өгчдөг учраас тэр маань аягүй үр дүнтэй ингээд бид нар 33 хүүхдээ бэлтцсэн байна. За эргээд нөгөө төрийн бас байгууллага руугаа ороод ярихад бол бид нар яг уу Монголд байхад ч гэсэн бид нар яг энэ not profit capacity building тал дээр ажиллаж исэн. Тэгээд хөдөөгийн иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх, Монголд одоо яг иргэний нийгмийн байгууллагуудыг чадахжуулах хөтөлбөрүүдэд бид нар 7 жил бараг ажилласан байна. Миний хувьд тэгэхээр яг надтай яг тэр ажлыг хийжсэн хүмүүс бас Америкт нэлээд их байгаа. Тэр хүмүүстэйгээ яриад бид нар яг энэ not profit нэг л хуультай шүү дээ. Америк яг федерал хууль маань бол public benefit law гэдэг нэртэй байгаа. За мууч болгонд бол мэдээж тэрийг зохицуулсан дүрм журмууд байгаа. Тэр хүмүүс байгууллагуудын хурлын тэмдэглэлээс эхлээд бүх зүйл хуулиараа айлтууд байх хэрэгтэй. Тэрийг хинч хаанаас ч ороод унших боломжтой байх хэрэгтэй. За бордынхаа шийдвэрээр алийг ямар учраас нууцлалт авж байгаа нь тэрийг шийдчихсэн бол тэр хэсгээ нууцлж болно. Бусдаар бол бүх мэдээлэл дээр нь одоо тэр жилийн эцсийн санхүүгийн тайлан бол энийгээ бид нар бусад байгууллага шиг хийдэг болёо. Энэнийхээ ард бол гарьяа сайн муугаа ярилцаад одоо тэндээс мэдээж хувь хүний амбицаас илүү бид нар энэ бүтэн хүүхдүүдтэй үлдээж байгаа өв legacy гэдгийг аягүй сайн ойлгоод Монголын нэг not profit нь өөр яваад байдаг. Америкийн нэг байгууллагад очсон чинь нөгөөх нь шал өөр зарчмаар яваад байдаг байж болохгүй учраас бид ийм усынхаа хууль дүрмд одоо ороод нийцээд явъя гэдэг ийм бодол бол мэдээж байгаа. За өнгөрсөн жил 24 онд би бас нэг 2-3 төрлийн бас байгууллагуудад зөвлөгөө өгч ирсэн. Одоо яаж грант бичих юм, яаж одоо олон нийтэд волонтертэй ажиллах ингээд за тэр байгууллагуудтайгаа ч бас
ярьдаг. Дээрээс нь өнгөрсөн жуулаас 4 байгууллагад зөвлөгөө өглөө. За энэ жил бас ялгаагүй нэг байгууллагатай ажиллаж байна. Хэмжлээ ингээд өөр мужуудын болон манай мужийн шинээр байгуулагдсанаас гадна өмнө зүгээр сургалтын төв гэж явж байгаа. Үнэхээр not profit болох шаардлагатай байна уу? За not profit болоод явснараа тэгвэл тэр хүн урдны тэр LLC зарчмаар явж ирснээс ямар юу нөр байгаа гэх мэтчлийн болгон дээр арга зүйн талаас нь зөвлөгөө өгöd явдаг. Тэгээд энэ байгууллагуудыгаа бол бас байнга хэлдэг, та нар тайлангаа тавь. Тэгэхээр ерөөхдөө хүмүүс тэгэл тэрийг яаж цаашаа хэрэгжүүлж байгааг нь бол бид нар мэдэхгүй. Гэхдээ бидний хэлдэг зүйл бол тэр. Дээрэс нь маш олон одоо нэгэн тал бид нар төрийн бас байгуулад энэ орон зайд одоо энэ ажлыг хийн гээд ороод ирсэн бол улс бол маш сайн дэмждэг. Яагаад тэгэхээр одоо Монгол шиг ингээд нэг одоо соёлын яам нь байлаа гэж бодоход аймаг болгон тэр одоо соёлын төв дээрээс нь юу гэдэг аймаг болгонд байгаа номын самманг одоо улсаас төсөл гаргаад санхүүжүүлээд яваад идэг Монголын тогтолцооноос энд бол өөр энэ олон нийтийн одоо тэр сэтгэл зүйн тал дээр нь анхаарах энэ урлаг соёл одоо хүүхдийнхаа хүмүүжлийн чиглэлээр ажиллаж байгаа not profit-уудтай ерөөсөө улсаас яаж анхаардгийг гэхээр ялангуяа одоо миний яг ажиллаж байгаа хамтарч ажиллаж байгаа байгууллагууд чинь дандаа city байгаа шүү дээ. Одоо City of Renton, City of Seattle, City of одоо Folk Culture гэдэг нэг байгууллага жишээ нь байна гэх чинь бүхэл бүтэн King County-гийн хэмжээний яг энэ not profit-уудад ямар чиглэлээр тэр байгууллага ажиллаж ин дэмжих зорилготой. Эднэрийн фанд хаанаас бий болдгийг гэхээр нөгөө таксаас бий болдог. Такс дотроо ложин таксууд. Одоо Сиэтлд ирээд амарж байгаа бүх хүмүүс зочид буудлын 13%-ийн дотор төлж байгаа. За тэр 13% маань бүрдээд хэдэн одоо сая доллар гэдгийг тэрийг нэг жил 800 байгууллага тувааж өгч ингээд одоо сая хамгийн сүүлд жишээ нь бидний нэг 2 эхэлж байгаа төсөл байгаа. Тэр дээр бүр маш тодорхой бичсэн байгаа байхгүй бид нэр 800 байгууллагад одоо энэ грантыг өгж байгаа. Тийм учраас King County-гийн хэмжээнд байгаа 800 байгууллагатай ажиллаж байгаа учраас та бүхэн төвчээртэй ингээ хүлээж агаад одоо гэрээ чинь хизээ одоо эхлэх нүү ажил яаж явах нүү яг тэр циклээ дагаад явна шүү гэд. Манай байгууллагын лого, манай байгууллагаас тэтгэлэг авсан гэдгээ бид нартай ажиллаж байгаа гэдгээ алхам тутамдаа одоо advertise хийгээрээ промот хийгээрээ гэж дандаа бичдэг. Тэгээ бидний хувьд бичээл мэдээж нөгөө хүмүүсээс янз бүрийн одоо эднийхээ юм том төсөл авцсан байгаа юм байна ч гэдэг юм уу ингээд мэдээж яриа гарна. Гэхдээ тэр яриаг бид нар даваад, туулаад, тайлангаа үзүүлээд, ажлаа харуулад өнөөдрийг хүртэл цалин авахгүй явж байгаа энэ бүх одоо зорилгын цаана бид нар юуг гаргаж ирэх гээд байгаа юм тийм ээ. Чаддагаараа нэг $20 хүүхдүүдээс нь чураагаал одоо ирсэн хүмүүсээс чураагаал нэг юмны ард гараал ингээл би л хийхгүй л өөр хин хийх байсан ч гэдэг юм уу ингээд явцгаар эргээд энэ хүүхдүүдэд бид нар ямар соёл үлдээх гээд байгаа юм. Тэрнийг бас айгүй сайн бодох хэрэгтэй. Тэгээд за ингээд нэвтрүүлгийн төгсгөлд Америкт байгаа эцэг эхчүүдэд тэр тусмаа хүүхдүүдээ одоо олон нийтийн ажилд төрөлгөн оролцуулах боломжгүй оролцуулдаггүй шинэ ирсэн эцэг эхчүүдэд зориулаад 5 минут багтаагаад зөвлөгөө өгөөч багш нь яваад. За хамгийн түрүүлж сайн дурын ажил хийх газар маань сургууль шүү дээ. Сургууль болгон дээр opportunity center за зарим газар өөр нэртэй ч үж магадгүй байгаа. Тэнд бас яг нийгмийн ажилтан шиг чиг үүрэгтэй хүн ажиллаж байгаа. Сургуулиудынхаа дотоод мэйлэр бол сайн дурын ажлын зарууд хамгийн их ирж байгаа. Тэнд очиж одоо ой цэвэрлэгчүүд юм уу эсвэл одоо food bank-ын дээр очиж туслах эсвэл өндөр насны асрамжийн газар очиж одоо юу хийхчүүд ингэх мэт маш их ажлууд байгаа. Тэндээсээ их нээлжинд ажиллаа хийгээд цагуудаа одоо яг жинхнээсээ тэнд чинь одоо тэр бүртгэл бүх юмнуудаа очиж тэгээд явж байгаа учраас хамгийн түрүүнд тэр ажлуудаа маш сайн хийх хэрэгтэй. Дээрээс нэмээд дараагийнх нь оршин суугаа хот мужийн одоо парк and recreation байна. Дээрээс нь тэр юунууд байна, community center-ууд байна. Тэнд бас маш олон ажлууд байгаа. За тэрийг бас очиод хийгээрэй. За ингээд явсныхаа дараа мэдээж өөрийнхөө Монгол community-дэд туслах танаа хот мужид одоо Монголын
Хүүхдүүдийн чиглэлээр бусад одоо ямар байгууллагууд байна тэр газрууд дээр яваад оч эхний ээлжинд тухгүй л эцэг эхтэйгээ хамт байж байгаад өдөр өнгөрүүлээд тал өдөр өнгөрүүлээд яваад тэндээс маш сайн суралцаад хүмүүстэй одоо ижил сонирхолчиг үүрэгтэй бид тэр байгууллагууд руугаа яваад очиод туслаад авах хэрэгтэй. Тэгээд мэдээж одоо бид нар илүү сайн болоод байна. За өнгөрсөн жилээсээ туршлагатай болоод байна гэдэг байгаатай адилхан бүхэл community энэ бүгдийг чинь адилхан сурж байгаа шүү дээ. Тэгэхгүй ч гэсэн улмал чамбаа болж байгаа, улмал сайн зөвлөх авж байгаа, улмал олон одоо туршлагатай олон коллежид хүүхд илсүүлсэн зөвлөхөдтэй ажиллаж байгаа мөнгөөр цохиж авч гин эсвэл одоо бусад ялгаагүй бүх одоо community яг энэ нэг лөө явж байгаа бүх улс орны. Тэгтэл бид нар чинь энэ жил манай хүүхд айгуу сайн нодлонгийн тэрнээс илүү сайн байсан да. Тэгээ яагаад орчцсангүй гэж байгаа бол энэ жилийн элсэгчид бүгдээрээ л сайн байна гэсэн үг байхгүй. Жилийн элсэгчид өөрөөс нь илүү хэрсэн болцсон байна. Өөрөөс нь илүү хөдөлмөрлсөн байна. Өөрөөс нь илүү цаг гаргасан байна. Ялангуяа ковидоос хойш хүүхдүүдийн коллежид бэлтгэхийн юм чинь баг бүүн болчлоо шүү дээ. Одоо мэддэг хүн бүхэн л одоо маш олон зөвлөхүүд, маш олон юмнууд одоо энэ тэнд төвүүд гарч ирж байгаа учраас ялгаагүй илүү л хэрсүү, илүү тэднээс илүү сэтгэх, илүү одоо хүүхд маань цаг гаргах хэрэгтэй болж байгаа учраас нөгөө урдны 250 цаг, урдны 300 цагийн ажилч одоо юу ч болчиход 800 цаг, 1000 цаг. Эний чинь 4 жил туугаад өцгөр 250 жил л байгаа байхгүй. Тэгтэл бидний одоо өдрийн 40 цагийн өдрийн 8, 7 хоногийн 40 цагийн ажил хийж байгаа хүний сарын цалин цаг чинь 165-аас 162 66 ч үлээ 170-д болдог шүү дээ. Тэгвэл тэр хүүхэд 250 цагийг бүтэн жил хийж чадах байхгүй. Тэгээ хүүхэд нь явдаггүй, өөртөө аргаа олдоггүй, тэгээ гинт 11 12 дугаар анги болчдөг. Нөгөө экстра curricular activity дутаад байдаг. Юм бичихээр байдаггүй. Тэгэл одоо яадгийн юу бичих юм чинь яах ёстой ингээл тэгэхээр одоо нөгөө 5 юм бичсэн сууж идэг, 6 юм бичсэн сууж идэг. Тэгэхээр тэрийгээ бид нэр баланслуулах хэрэгтэй бас. Зөвхөн арт дээр яваад ах юм уу? Зөвхөн одоо кодинг сурах гэж байгаа кодон дээр яваад ах юм уу? Тэр дотор зөвхөн одоо volunteer services гадна academic гэж байгаа, research гэж байгаа, art гэж байгаа, sport гэж байгаа. Одоо маш олон төрлөөр байхгүй. Тэгэхээр тэр болгоныг яаж баланслуулах юм? Тэр бүхнийг ингээд хийж сурдаг. Тэгэхээр хийж сурах гэсээр аль хэдийн өргөдлийн цаг болчдөг. Тийм учраас мэдж байгаа хүмүүсээ маш сайн сонсоод аль болох хийж байгаа зүйлд нь оролцоод дээрэс нь өмнөх жилийн хүүхдүүд одоо бол өмнөх жилийн хүүхдүүд би эндээ туршлагаа хуваалцах сонирхолтой болж байгаа. Өмнө нь яахын тэр хүн чинь нэг хүнд мөнгө төлөөд хэдэн төгрөг төлөөд 1600 2000 доллар төлөөд нэг зөвлөхөр юм илгэсэн. Бараг зарим хэсгээ өөрөө яаж бичснээ ч мэдэхгүй байгаа шүү дээ. Цагийн тулцын юм дээр өөрөө зарим юм уншихгүй. Тэгэл ерөөсө хамгийн сүүлийн минутанд 11 цаг 50 минутанд сабмит хийж байгаа байхгүй одоо дедлайн дуусахад 10 минут юм. Тэгтэл одоо хамт хийж гин, уншиж гин, эргэж бодох хугацаатай байна. Дээрээс нь өөрт нь ингээд тусалсан 3 жил, 4 жил тусалсан маш олон хүмүүс байна, найзууд нь байна. Юу хийж байгааг нь харж байгаа учраас өнгөрсөн жил чи тэр ажлаа юу гэж ütсэн бэ гэд одоо энэ жил жишээ нь магадгүй эрхчил нэг хүүхэд асуухад би тэрийг яг ингэж ütсэн шүү дээ. Чи яг ингэж үчээрэй. Эсвэл яг адилхан 3 монгол хүүхэд Вашингтоны их сургуулийн нэг одоо мэрэгжилдээр яг адилхан extra curricular activity-тэй ороход мэдээж нэгийг л авна шүү дээ тэндээс. Эсвэл гурвуулангийн авахгүй. Тэгэхээр тэрийгээ хүртэл айгуу сайн бодох хэрэгтэй. Бид нар ийм олон хүмүүстэй яах юм уу? Адилхан өрсөлдөгч нар байна. Тэгвэл pre-major-оор ороод илүү надад давуу байна уу? Эсвэл үндсэн major-оор орох юм уу? За тэр чинь бол зүгээр хор шар биш. Зүгээр л эрүүл саруулаар бодох, харьцуулах, арга зүй байхгүй. Тэгээд яах юм бэ гэдгийг аюул сайн анхаарах хэрэгтэй. Тийм л зөвлөгөө хэлмээр байна. За маш баярлалаа. Өнөөдрийн дугаарт оролцож маш үнэтэй. Эцэг эхчүүдийн хувьд дахин ухрааж үзүүштэй ийм хэрэгтэй зүйлсийг зөндөө ярьлаа. За ингээд танай Хойд Америк дахь Монгол соёлын төвийн цаашдын үйл ажиллагаа. За энэ зун явагдах цаашдаа явагдах танай зослонгийн үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа. Таны ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ өнөөдрийн дугаарыг өндөрлөж байна.
Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. За ингээд дараагийн дугаараар утгагүй болъё.